Unread Media Тэг баран болон Facebook биднийг сонсдог. Өглөөхөн найзтайгаа ярьсан уруулын бодог цайны цагаар Facebook гүйлгэж явхад санал болгосон бүтээгдэхүүн дунд гарч ирэх. Тэгж яагаад авандаа гэж бодсон ширээний гэрлээ маргааш нь Instagram-аас олж харах. Танд ч бас энэ явдал нэг бас удаа тохиолдсон л автай. Миний утас намайг сонсоод байна уу? Эсвэл Facebook, Instagram биднийг тагнаад байна уу? Хэрв танд ил асуултын хариу хэрэгтэй бол энэ нийтлэлд анхаарлаа хандуулна уу? Үнэхээр Facebook, Instagram биднийг сонсдог уу? Хариултыг нь хэлэхээс өмнө CBS This Morning нэвтрүүлгийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны дугаарт юу яригдсан талаар товчхон дурдъя. Энэ өдөр тус нэвтрүүлгийн хөтлөгч Gayle King Instagram-ын тэргүүн Adam Mosseri-г зочноор урьж дээрх асуултад хариулт хүсжээ. Тэрээр сонирхож байгаа юм уу худалдаж авмаар байгаа зүйлийнхээ талаар хэн нэгэнтэй ярилцсаны дараа Instagram дээр тэр бүтээгдэхүүний сурталчилгаа гарч ирдэг. Огт тайлт хийгээгүй, энэ тухай хэнд ч чатаар бичээгүй. Үгүй гэж хэлхийг ч мэдж байгаа ч та нар үнэхээр биднийг сонсдог хэрэггүй хэмээн асуухад Adam Mosseri ийм зүйл тохиолдож болох хоёр нөхцөл бий. Нэгдүгээрт азар тохиолдсон байж болно. Хоёрдугаарт сүүлийн үед та ижил төрлийн контент сонирхоод хариу үйлдэл үзүүлсэн байж болох юм. Жишээ нь та хоолнд маш их дуртай. Тэгээд Facebook, Instagram-аас ямар нэгэн рестораны мэдээлэл олж хараад тэр нь тун их таалагдчихлээ. Мэдээж таалагдсан учраас толгойд чинь магадгүй далд ухамсарт чинь үлдэнэ. Харин дараа нь ижил мэдээлэл гарч ирэхэд ийм мэдрэмж сүрж болно. Түүнээс биш бид хэрэглэгчдийнхээ чатыг харах, гар утасны микрофоноор дамжуулж сонсох гэх мэтийн үйлдэл хийдэггүй гэж хариулжээ. Тэгэхээр энэ асуултын хариулт бол тэд биднийг сонсдоггүй. Ухаалаг гар утасны микрофоноор дамжуулан яриаг маань сонсно гэдэг боломжгүй. Хууль эрхцэн хүрээндч тэр хүний эрхэнд халдсан үйлдэл бөгөөд хэрв хүн бүрийг ийхүү чагнана гэвэл маш их хэмжээний өгөгдлийг хадгалж түргэн хугацаанд боловсруулах шаардлагатай. Зөвхөн таны сонирхож буй бүтээгдэхүүн үйлчлэгийг танд эргүүлэн санал болгохын тулд ийм их хэмжээний логистикст хөрөнгө оруулах нь хэтэрхий өндөр зардалтай. Тэгэд яаж мэдээд байгаа юм бэ? Хариулт нь тэд таны яриаг чагнахаас илүүтэй онлайн болон офлайн үйлчлэгтэй хяндаг. Өөрөөр хэлбэл алгоритмын ижид. Facebook-ээс зорилтод зар сурталчилгаа үзүүлэхийн тулд байршлын мэдээлэл хянахаас эхлээд найзуудын тань хийж байгаа үйлдэл болон таны цахим зан үйлд анализ хийдэг. Жишээлбэл та найзтайгаа гадуур цугаалж яана гэж төсөөлье. Хаана хоол идэхээ ярилцаж, найзтай нь Facebook-ээс Япон хоолны ресторан хайн чатаар холбоглоо гэж бодоход алгоритмын дагуу таныг ч бас сонирхож магадгүй гэх шалтгаанаар ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодог. Мөн зөвхөн байршлын мэдээлэлээс гадна таны сонирхол, цахим орчинд хийж байгаа үйлдэлүүд буюу юун дээр лайк дарах, юуг шеэр хийх зэргийг ажиглаж, найзуудтай чинь харьцуулж, улмаар тэдгээр өгөгдөл суйрлан яаж мэдсэн юм бол гэмээр зүйлсийг үзүүлдэг аж. Үүнээс гадна цахим худалдааны вебсайтад Facebook хаягаараа бүртгүүлсэн тохиолдолд хайлт хийсэн, сагсандаа нэмсэн, худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүрээс өгөгдөл цуглуулж, улмаар ижил төстөйг нь санал болгодог байна. Товчхондоо Facebook, Instagram-аараа нэвтэрсэн бусад апп, платформоос таны мэдээллийг авч ашигладаг гэж ойлгож болно. Үүнийг туршаад үзээрэй. Бидний цахим орчинд хийж буй үйлдэл бүхэн бусад компанийн хувьд дараагийн сурталчилгаагаа хэрхэн хийх, хэн рүү чиглүүлэх вэ гэдгийг шийдэх гарц гаргалгаа болж байдаг. Мэдээж ийм нөхцөлд та ямар мэдээлэл хуваалцаж болох хэсгийг шийдэх бүрэн боломжтой ба дараах алхмуудыг дагаад хийгээрэй. Нэгдүгээрт Instagram-ын профайл хэсгийн баруун дэд болон байрлах 3 зураас дээр дараад Accounts Center руу орох. Хоёрдугаарт таны хаягтай холбоотой мэдээллүүд харагдах бөгөөд Add Preferences хэсэгт дарж ороод Add Topics хэсгийн See All товчон дээр дарна. Гуравдугаарт Add Topics хэсэгт таны сонирхсан контентуудын төрөл харагдах ба та хүсснээрээ ангилж шүүж болно. Тэгвэл Facebook дээр дараах тохиргоо хийж зар сурталчилгааны компаниудад мэдээлэл хуваалцах хэсгээ тохируулаарай. Нэгдүгээрт Settings руу орж Account Center-ийн Add Preferences хэсэгт дарж орох. Хоёрдугаарт Manage Info хэсэг рүү ороод Activity Information from Ad Partners хэсэг дээр дарах. Гуравдугаарт Review Settings дээр дарж Yes эсвэл No тохиргооны аль нэгийг нь идэвхжүүлэх. Unread Media Тэг баран болон Facebook биднийг сонсдог. Нийтлэг бичсэн Мажиг Сүрэн, дизайнер Инхнаар, нийтлэг уншсан Шиний нэгэн.